Production нүүдэлчдийн дуу хоолой төрийн бас байгууллага үзүүлж байна. Дэлхийг тамгалсан Чингисийн морд төсөл Мордны соёл суврал баримтат кино. Зохиогч продюсер Лажвын цагаан далай. Ерөнхий найруулагч Сэнгэрэн Сүхбаатар. Ерөнхий зураглаач Даваасрынгийн ангараг. Дууны найруулагч Батчилууны цогцлмаа. Хөгжмийн зохиолч Бямсрынгийн Шарав. Даваажвын Сүхбаатар. Зураач Тавгийн гал мандах. Жаргал сайхны мөнх жаргал. Зөвлөх найруулагч Бомжвын Жигжид сүрэн. Түүхийн зөвлөх Адягийн Баяр Магнай. Редактор Аюур Бунягийн Лавга, Банжурын Бямбсэрэн. Эвлүүлгийн найруулагч Мөнх баярын Түмэн Хишиг. Ерөнхий ивент тэтгэгч Мордны соёлоо дээдлэгч 5 толгой транс компани. Мордны соёл бол нүүдэлчин монголчуудын хувьд энэ дэлхийн олон үндэстнүүдээс ялгарх сорын ганц хөх тэнгэрийн тамган юм. Зохиогч. Нүүдэлчин монголчууд адууг наазах нь 5,000 жил. Жаахан цаашлуул 8,000 жилийн өмнөөс гаршуулж, гэршүүлж эхэлсэн нь Монгол нутгаас олдсон археологийн олдвор, хадны сүг зураг, түүхэн баримтуудаас нотлогдож байна. Монголчууд адууг гаршуулж, гэршүүлж эхэлсэн тэрэл цагтай яг зэрэгцсэн он ямаа хүр тэмээгэн тун ойрхон хугацаанд гэршүүлсэн бол доо. Манай малын бүх өвгүүдөө чинь хавтгайг тэмийн ойж, надууны холон тахинд байж байна, янгэрн байж байна, аргалт нь байж байна. Эд бүгд чинь бол их оронтой байж байгаа юм зүйл л дээ. Тал нутгийн нүүдэлчдийн үндсэн амин зуулга, эрхлэх аж ахуйн гол хөдөлгөгч хүч нь хурд хүчтэй адуун сүрэг боллоо. Ав хамраг, аян дайн, үүдэл суудал, бусад мал анх хариулах, шуудан харилцаа, мэдээлэл дамжуулах гээд адууны хурд хүчээр хийж болох бүхий л зүйлд хүн адуу хоёр хамтран зүтгэж ээнэгшин таслаа. Энэ явцдаа оосор ногт, уурга бугуйл, эмээл хазаар, гоёл жимэглэл, дуу хуур гээд эдийн болон оюуны соёлын гайхам өвийг үтээсэн нь эдүгээ цагт хүн төрлөختний үтээсэн их соёлын эрдний нэгэн талаас болон гялцсаар аваа. 8 дугаар бүлэг Хүлгийн зоон дээр 6-7 наснасаа Хүлгийн зоон дээр дарсаглан хурд мэдэрч тэнцвэрээ олсон нь сансрын нисгийн хүнд сорилт чадварыг давах жигүүрмэн болсон юм. Монголын анхны сансрын нисгэгч Монгол улс Оросын холбооны улсын баатар Жүгдэр Дэмэдийн гүр аригчаа. Хүн төрлөختөн хэдийн найзал хөх огторгойд элен харих жигүүртэн луга хөөрн нисхийг мөрөөдөж түүнийгэн үлгэр домогтон амилуулж ирсэн. Задарч байсан хөвсөн олбогоон, цаабугаан, зарим нь өөр хадуурын шогийн шүүрэн унаад нисэж мөрөөдсөн. Эдгээр хүсэл мөрөөдөлд нэг л зүйл ижил байна. Энэ нь амтай амгүй ямар нэгэн зүйлийг унаад нисэж болох тухай. Тэгвэл тэд юу унсан хэнийг хараад ийм үлгэр зохиов. Хэдийнээс эхлэн морь унаж газраас 2-3 метрийн өндөрт нисэж яваа нүүдэлчид тэдний зохиосон үлгэрээс бүр өмнө мориндоо ердөөсөн хажуугаараа яваа шувууны далавчийг нэмээд л зурчихж. Үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүр гэдэг нь үлгэр биш аж гоо. Морь унсан хүн үүлтэй тэнгэрийн доогуур өвс ногооны үзүүр 4-5-ыг нь шүргэн нисэж яваа. Орчин үеийн ямар ч суудлын дэргэний жолооны ард сууж яваа хүнээс морь унсан тал нутгийн жаахан хүү лавтая 3 дохой өндөрт нисэж явдаг. Яг өөрсөжжигэн тэднийг нисэж явна гэж ойлгосон талын дууч шууд хүртэл шулган нь тэдэнтэй ханьсан хойно урд нь орж нисдэг юм. Хөнөөгөр нь
бидний өвгцөг морин дэлгээр байгуулсан. Чингис хаан их Монгол улсаа морин дэлгээр байгуулсан. Бүгд найрамд Монгол ард улсыг морин дэлгээр монголчууд тунхагласан. Ийм сэргэн маналтын бүгдөх бол монголчуудын дайн байлдааны бүх ялалт бол Монгол морьтой холбоотой байдаг. Тийм ч учраас Монголын яруу найрагч ялалтаас явсан дэвсүүл явхад одоо монголчууд ямагт морьтойгоо явсан гэж сайхан дууны үг гэдэг бол энэ түүхийг хураангуйлж өгүүлсэн юм а гэж би дотроо боддгийн. Адуундан яваад ирж байгаа аавыгаан жаахан хүүн шилбүр унан тосч очино. Аав нь хөлгийн зоон дээр үг ан гаргаж айдсын нүргэн. Хоёр хөл дээр явж байсан хүн дөрвөн хөлтэй адууны зоон дээр гармагцаад тэнцвэрийн мэдрэмжийн шал өөрөлдгийг шинжлэх ухаан одоо л гайхширан анзаарч эхлээд байна. Тэр мэдрээ үед чинь Монгол эрхэн төлөвшнө гэж бодоход чинь бол одоо эхлээд л бидний байгаад чинь хурга шигтэй тоглоом тэгэл нэг шилбүүр унаад л шилбүүрийн очлонгосоо ичхад л тэгэл ер нь одоо энэ ахнар дээд талаанд уурайж тэдрээс үлгэр дөөрөөл авах гэж тэгж л одоо эхэлдэг. Тэгэл дараагаар нь мор унаад сураад эхлэн хурга шигэнд явна. Тэгэл арай чангараад байх тусмаа юм хийх ажил нь унах хадууных нь чанар эдэр бол одоо улам л жилээс жил цаасан бол шүдлэн болдог, шүдлэн байсан бол хязгаарлан болдог л болоод явцдаг. Тэгээд ер нь Монгол эрчүүдийн анхны унаа шүлбүүр юм. Одоо морин унаа бол амигүй болохоос шүлбүүрээр л эхэлж унаачдаг. Дараа номхон морь өөрт нь тохирсон хөөрхөн эмээл бэлтгэн өгч урт цулбуураар хөтлөн тэнцвэрийг нь баттаалах энэ зэрэг цай жолоогоо хэрхэн барих дөрөөгөө яаж чих нүдэн огт аниж болохгүй тухай гэгчлэн жинхэнэ сургалт эхлэндэ. Хүү эдгээр үйлдэлүүдийг өөрөө бие дан хийж сурмагц ганцааранг нь нүдэнд харагдах газарт байгаа мал руу явуулна. Өөрөөр хэлбэл бусдын байнгын хараа хяналтанд хүү морь унад сурах дадлан улам чамбайруулна гэсэн үг. Одоо харин хүү ганцаараа явсарлаа. Ингэж сурсан хүүхдүүдээ сайн хамгийн сэргэлэн овсгоотой бас түүндэн дур сонирхолтой хүүхдүүдээр хурдан моринуулна. Монгол хүн өөрөө яг энэ шороон дээр энэ гүн зэлэн дээр энэ өрөө дагаа магаас унаад өөрөө монгол хүн болж баяжж байна. Монгол хүний одоо бие үлдрийн хүмүүжил сэтгэл зүй яг энэ дээр бүр тогтож байгаа. Монгол хүн өдөр зэрэгтэй яваагийн ч одоо 20-30%, 30-40% морин сурсандаа марны соёлыг бий болгосон эзэмсэнтэй байгаа байх шүү. Хурдан моринож салхи татуулан хурдлах нь моринод сурсан монгол хүүхдүүдийн шин хөслөн байдаг. Монгол бол морьтны болоод бүхийн орон. Аавыгаан тосчод морины нуруун дээр гарахдаа л тэнцвэрийн мэдрэмж нь өөр болсон. Монгол хүүхдүүдийн хөдөлгөөний эвсэл, овсгоо самбаа, нүдний харааны мэдрэмж бусад үндэстнүүдээс тэс өөр гэдэгтээ хэн ч маргахгүй. Энэ л хүүхдүүдийн дундаас дэлхийд цуутай олон тамирчин тодорсон юм.
seconds to go. Attention by Almeida. Тэгээд одоо морь унах бол асар том соёл байгаа юм л да. Эрт дээр үеэсээ өглөө мороо орхомжаанаас барьж ирээд имэйлээд тэр морин дээр мордоод явах бол тэр өглөөний гимнастик гэж яриад байгаа шүү дээ, хүмүүс хийдэг. Тийм гимнастик болоо явцсан байсан баг. Одоо ерөөс ахуугаараа. Тэгэхээр бол энэ дээр бол улс их орноос анхаармаар байгаа. Ордон моринд хүнддэг цагаас сан эхлэн Монгол өөхөд эмнэг хангал сургах адуу номхруулж эдлэх аргад суралцж эхэлнэ. Энэ нь бас өөрсдийнх нь нас үе тохирсон дааг сарваа онож цагаашруулахаас эхэлдэг. Нааг сарваахан сургаж малын наагуур явж наас цааш хэрэн амыг нь мэдүүлж цагаашруулан номхруулах явцдаа тэд өөрсдөө бас эмнэг хангал сургах бяд сууж арга авийн улам бүр сайжруулдаг. Одоо аавын уургыг барьж агтны зоон дээр 90 цент төрлөө. Тэр хангал үлгийн зоон дээр жохмол дээшээ тэнгэрийн од доошин газрын үндэс тоолон бөлгсөн ч хааргүй адуучин болжээ. Адууган эдлэгэн сургах, малаан хариулах, амьдрал охой, алив бүхнэн адууны хүчээр адууны хурдаар амжуулахаар хөх тэнгэрийн дор жохмол шувуу шиг нисэж яваа. Монгол эр хүний бие биедрийн төлөвшил хийгээд сэтгэлгээний цар хүрээ ертөнцийг үзэх үзэл нь тунч өөр байдаг юм. Энэ бол тал нутгийн нүүдэлчин монголчуудын эрх чөлөөний амьд дүр дуулал нь байдаг үлээ. Одоо нэгэнт номхруулж унлаг эдлэгэн сургасан адуугаан жохмол төрөл өөр нь эдлэнэ. Айлын азан адуундаан буян хишгэн хониндоо гэдэг. Олон жил мал хариулсан хүмүүс хоньны номхон морион маргал хурдантайхан адилхан хайрлана. Энэ давчин давлаа нийлээд нэг цогц юм. Даргагүй л юунаас салгаж уулшгүй. Нэгнээс нь салгаж уулшгүй, нэгнээс нь орхиж уулшгүй. Одоо чинь 5 хошуу мулыг монголчууд хэдийд гаршуулв, аль нь эхэлж гаршуулв гэдэг асуудлыг тавьж байна. Хоорондоо нэг хол зайгүй. Түүхэн урт удаан хугацааны туршид боловч ерөнхийдөө нэг үед л одоо яасан байх болов гэж. Малчин монголчуудын хувьд 5 хошуу малаан адуулж хариулах арга ухааныг бүгдээрэнд нь тохируулан боловсруулжээ. Тэр дундаа мөнөөхөн итгэл танд адуун сүргэн хариулах, бэлчээр усыг нь тохируулах, тоо толгойг нь өсгөх, ашиг шимийг нь хүртэх энэ ажил бол нүүдэлтээс нөрөх хөдөлмөр, гаал самбаа, онцгой мэдрэмж шаардаж Монгол эр хүнийг жинхэнэ шалгасан хөдөлмөр нь байдаг. Тиймдээч эдүүгэн Монголын малчдын дотроос хөдөлмөрийн баатар цол үрдсэн адуучин ердөө тавхан байдаг нь адууны хөдөлмөр эр зэрэг хүнд хүчээр эр зэрэг шалгадгийн нэг жишээ юм. Энэ Орногын өргөн сумын 8-гийн тал цагаан төгрөг гэдэг газар цагаан төгрөгийн ус. Тэгэхээр энд бол одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар Одсонгийн мажиг гэдэг хүний нэгдлийн түн сөрөг усалж байсан. Ийм одоо өдөөс ингээд нэг татаад одоо говийн ходог орхиуд юу урттай байдаг энд бол орхиуд оосо хэрэг байдаг. Тэгэхээр одоо нэгдлийн үеийн мянган адуу усалж байсан. Ийм домогтой говийнхны чанар нэгдэн болсон сайх усаа. Тэгээ энэ ходог дээр нөхөр бас түүний үр хөөхтэй юм. Ацэнэр одоо энэ хотгоос адуу гостаа. Мөн одоо мянган адуу госож байна. Эрдэнэ энэ аав чинь хэдэн одоо ховоо устатсан бол төргийн усыг энэ. Шин хэд ховоо устатсан бол. Тэгээ энэ адууг ингээ усалнаа гэдэг хэдэн үеэрээ энэ сайхан эрдэнэ ус нутаг уснаа. Энэ адуу ингээ байж байна гэдэг бас сайхан юм а да тийм ээ. Одоо танай хуу ус ингээл адуугаа услах нь шүү дээ. Энэ бол Дорногов аймгийн өргөн сумын адуучин Монгол Улсын хөдөлмөрийн баатар Од сүрэнгийн мажигийн адуугаан хариулж явсан
Одоо ч өр хүүхдүүд нутаг усных нь адуун сүргээрэн жимж яваа алдарт 8-гийн тал. Нутаг нутгийн адуучдын адуу хариулах арга ажиллагаа өөр боловч үндсэн зарчим нь ижил юм. Адуу мал 4 цагийн өөр малгай тий. Адуугаад одоо тархан оруулах, хавар одоо тархан он тархан оруулна гэдэг бол намар цагийн малганаас л шалтгаална. Тий. Намар одоо ойрын бэлчээрт сайхан шил нутагт одоо газар бол хувцас чинь адуу маллагч нь бас өөр онцлогтой байгаа л. Зөвхөн манай Төв аймаг энэ хавийн нутагт бол үндсэндээ одоо задгаа устай газар нутагт зэрэг 100 ойрхон бэлчээр байхгүй болсон байдаг. Бага малын бэлчээрээс хол жоохон шилдүү тийм газар л ходог уснд ойрхон бэлчээр ойрхон тийм газар одоо мал бол зүгээр л дээ. Намар одоо хамгийн анхны зас тэр намрын одоо өвлийн их сар одоо 11 сарын их 10 сарын бөксөнд тэр адуу мал доктордгийн тань жочроо дуушаа доктор. Тэгэхэд одоо адуу вирус буцааж бөөнөр туужирч юусэн бол. Тэгэхэл юм бол тэгээд адууч турж эхлэх. Тэр их үсэн тавигддаг. Тэр үед нь бол ерөөсө байгаа газар нь орхоод байгаа газар бүртгэхэд тэгээд одоо ирэх ёстой юм шин. Гэрлүүгөө яач байгаа шиг малаа туугаад ирэх юм бол тэгэл эн чинь тэр биетэн шингэсэн нарийн шороо тэр нь гачилчдаг. Тэгээд уруудад тогтоод байгуулдаг. Үнэхээр цэнгэр агаарт өссөн хүүхдүүдийн одоо хазар нулаа утраад нүдний хараа бол одоо тийм ойрын одоо харааны харлаган байхгүй алсыг хардаг болцсон. Тэр сайхан одоо имэйл дээрээ тэр сайхан одоо морин дээрээ бол сайхан одоо дахиад суртсан. Дээрээс нь нэмээд явах хүүхдүүд зэрэг тэр хүчил төрөвчийн ханамжтай тэр сайхан цэвэр агаараар амьсгалж байгаа тэнд өссөн хүүхдүүдийн тарих толгойн хөдөл тарихны даралт байхгүй. Тарихны одоо даралт байхгүйгээс гадна явах хүүхдүүд зэрэг мөн бол одоо тэр одоо сайхан талтайгаа тэр сайхан уултайгаа адилхан бол яг арай одоо алсыг хараа суртсан арай сайхан нийтлэг арай одоо сайхан явах хүүхдүүд зэрэг аливаа юмд уужуу тайван ухаанаар ханддаг ийм л болчихсон байгаа. Гэтэл өнөөдөр дөрвөн ханны дунд нэг гудамжаас нөгөө гудамжийн дунд явж байгаа нөхцөл тэр хэмжээндээ л одоо хардаг ийм болчихсон байгаа учраас энэ талын Монголд бол хүүхдүүдэн бол аль болохоор морь өнөөл сурах хэрэгтэй байна. Тэр дундаа бол одоо өнөөдрийн одоо хэрэгтэй хэрэггүй тэр одоо порлон имэйл байдаг юм уу? Хүрхтэй имэйл дээрш жинхэнэ модон хусан имэйл дээрээ суугаад хургаа хариулна, вишгэ хариулна, өвөөгөндөө, эмээгөндөө хөдөө орон нутагт найз нөхдөндөө очоод ийм сайхан байдлаар тэгээд тэнд байгаа жинхэнэ гений өрчтөнд ороогүй сүүгийн угаад, махын нийтэд таргаан угаад, айргаан угаад ингээд аддууны сайхан одоо айрг уучгаад, самаа уучгаад үнэхээр одоо ах нартайгаа даргаад явж явах одоо тийм хөөрхөн одоо банд охтууд одоо үнэхээр Монгол дүүрэн бэл дээ. Энийг л өшөө олшруулах хэрэгтэй. Ингэснээрээ бол Монгол монголоор үлдэн Монголыг өнөөдөр тэдгээр морьтон монголчууд аварнаа. Хол газараас ирээд нутаг усныхан ахан дүүсээр зочлохдоо найр нааданд очихдоо ер нь л олон хүнтэй газар мориороо л гоё юм. Хүлэг морьныхон зүсийг жилсүүлнэ. Унаж яваа мориор нь эдэлж яваа эмээл хазаараар нь шинжин. Хэний хүү ямар явна гэдгийг давхар хардаг. Хол газараас ирсэн хүүхэд залуус ч гэсэн нэг удаа ч болов морь унчих юмсан гэж боддог. Монгол эр хүн гэдэг бол энэ адууны хөгжилтэй л тэр нь өөрийнх нь хөгжил хамт яваад байл гэж одоо миний хувьд бол ойлгоод байгаа шүү дээ, тийм ээ. Анхны наадмын ургунаж эхлэл анхны таран дээр мордохдол нүдэнд хордтой мөр эхлээл хөдлөхдөл нүдэнд нь ус орж иж байгаа юм шиг ингээд яваамал нүдэн аниж болохгүй шүү. Сайн харан шүү. Замаа сайн харан шүү. Жолоогоо сайн тэгшвэрийн шүү. Гэл ингэж ил эхэлж байдаг байсан. Мөн уяан дээр барилдаа эхэлж багтал харан шүү. Сайн хар гэж ингэж байдаг гэсэн. Тэгээ ер нь тэр хар гэдэг сайн хар гэдэг тэгж багт тэгж сургаж байсан ажиглалтууд бол Монгол эр хүнд уяач болохточ бүх болохточ өхөд бол одоо бүхэн барилдаан дээр бол
зайлбаргүй хараа бол ерөөсөө маш их одоо харж ил чадчихвал хүний хийх гэж байгаа хүнийг ажиглаж чадсан, харж чадсан хүн л тэрнийг хорж чаддаг, тэрнийг өрсөжөр хийж чаддаг одоо тийм байдаг. Энэ адууны хөгжлийг дагсан тухайн одоо нийгэм цаг үеийн дагсан хөгжил эр хүнийг бол одоо тэрэл маягаар нь хөгжүүлж төлөвшүүлж иржээ. Энэ бол одоо ер нь энэ Монголын бас нэг бусад оронтой одоо байдгүй тийм давтагдашгүй чанар юм уу гэж одоо би ойлгож байна. Хүмүүжлийн мундаг том сургууль юм л та. Монгол хүүхэд бүрийн өрөөдөл бол өнөөхөн үлгэрийн жигүүрт хүлгийг унаж нисэх байдаг. Тэгсэн шүн зүүдлээ. Шүн зүүдлсэн чинь яасан бэхтэй зэрэг тэр манай сумын төвийн хотелд одоо тэр манай сумын төвч нүүцсэн юм л да. Хуучин сумын төвийн хотелд хана гэдэг уул байдаг. Аддаасгад. Тэрэн дундуур л дайсантай хөөцөлдөж явна. Бор морин унц. Тэгэл нарман тоцогрүүл ингээл сүүлдээ нөгөө би чинь дийлдэл хөөгдөөл баригддгийн даваа болол ингэсэн чинь миний бормор нисдэг байгаа. Тэгэл нөгөө дайсан ч дард ингээл хол үлдлээ. Ингээл нисэл ингээл нарны зүгүр ингээл нисэн чи ямар сайхан юм бэ? Айлуудын гэр ингээд нэг аяг хөмөрцөн юм шиг л ингээд харагдаал. Тэр бол одоо нэг л онгоцоор нисчих шиг л болж байгаа юм да. Би тэгэхэд ямар онгоцон сууж үдсэн байсан биш үү? Тэр гэрүүдийг хараад байхад их гоё байгаа юм тэр дээрээс өндөрөөс. Жоохон бөмбөсөн цагаан юмнууд. Тэгэл ургаж байгаа нарны зүг ингээл явчихар чин дэр нь ямар гоё байсан. оны 3 дугаар сарын 22-нд ас Мансаме Дэлхий дэхэнд мэдээлж байна. Зөвлөлт холбоотолсод өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Хөлгийн дарга зөвлөлт холбоотолсын Баатар, зөвлөлт социалист бүгд наримд холбоотолсын сансрын нисгч Владимир Жанебеков, шинжилэн судлаач сансрын нисгч бүгд наримдах Монгол Ард улсын иргэн жөгдөр дэмдийн гурарах чанарын бүрэлдүүнтэй олон улсын баг хөлгийг жолоодож байна. Авыгаан тосчоод үлгийн зоон дээр өргүүлэн гарч айд сан үргэлгэн улмаар хоньны номхон хэрээрэн унаа унад сурсансан. Тэгвэл насны нараа хувийн цагт буцаад л ном хомрон унаж хонинд явлаа. Монгол хүн инхүү морин дэл дээр үлгийн зоон дээр хорвоог туулдаг юм. Дарвин нурууны ард хоньны номхон хэрэлэг морин унаад хониндоо шагшиж яваа энэ үгэн бол Алдарханчин Согтгөрөл Баатарын хүүн. Манай аав насаараа малмалхтай işte байгаад өнчсэн. Ер нь энэ одоо хоньны столтомер бол одоо их систем махтай одоо шаганаас олж махтай столтомер л хөрлөр нь хоньны стол одоо Марist байдаг олон хоногоор мал чадгуулахад одоо тийч тордгүй идэлгээ даадаг ийм л байвал дээр гэж боддог. Одоо ер нь
Энэ одоо моргүй хүн одоо махаа гэж гэж одоо Монгол ардын одоо өгөндөст байдаг. Яг одоо ер нь малтай байхын үндсэн нь одоо мортой байх гэж боддог даа тийм. Дундгуй аймгийн Дэлгэр цогт сумын Базар Гүрүүгай гэдэг энэ хүн цагтаан говь талын сайн дуучин явсан. Одоо бас номхон морьтой хоньны үг. За тэгэхээр Базар ер нь насаараа адуу боллоо гэх. Ер нь Монгол хүн ер нь морин дээр л энэ морины адууны зоон дээр л ер нь тэгэл бүхэл амьдрал нь бүх амьдрал л байх юм байна шүү дээ. Багаасаа ихээс гараад 5-6 нас хүрээд тэгэл моринод сураад л багдаан ч одоо би хонд их явдаг байлаа. Номхон морин. Хөдлүүлээ тийм ээ. Хөдлүүлээд номхон моринж байлаа. Хойно холбож байлаа. Өдөрт чин дээр үж бид нар баг байхад хойно 2 сар. Баг үед ихүүдэж 2 саадаг байлаа. Хойно холбож байлаа. За тэгээд 10 хүрээд 12 хүрээд тэгэл нэг морин унаад ял хонд явж яваад 20 хүрээд зэрэгт яваад л хойно яваа үдээ. Тэгэл адуунд нэг дагшин сураг. Нэг дагшин сураад 22 тагаар ирлээ. Тэгээд л зэрэгээс 68 онд ирээд мөн адуунд ороод л хонь малч авихдахгүй явсаар байгаа одоо тэгээд 90 оноос эхлээд л Монгол моринаад л хонь хариухлаа боллоо. Монгол хүн чинь тэгээд нэг настайгаас эхлээд л 70-80 хүртлээ тэгээд морил төгсдөг юм байна хэдийн усууч одоо морин. Тэгээд нөгөө эхлээд номхон морин. Тэгээд нас үегээд ирэхээр ахаад одоо нөгөө номхон морин одоо нас яхаа хүүхдийн шил номхон морин иргээд ордог юм байна одоо би одоо 70 хүрч байна. Монголчууд хүлгийн зоондоор анх удаасан гэдэг айн 2013 дугаар оны намар дэлхийд дахин нотоллоо. Тэд мянган жилийн түүхтэй морьтны үрс сад тэр соёлон тээж яваа гэдэг айн нотолж Монголын морин спорт уяачдын холбоо санаачлан Хөвлөө хааны зарилгаар Монгол улсад адууны яам байгуулагдсны 750 жилийн Дэлхийн адууны баярт 11,125 улаан морьтой жагсаж үүнийг нь дэлхийн дээд амжилтыг үрдэгдэг Гиннесийн төв офисоос ирсэн шүүгч албан ёсоор дэлхийн дээд амжилтаар бүртгэн батламж юуг нь хардууллаа. Морин унаж тэнгэр тассан монголчууд эвлэлдэн нэгдэхээрэн юугч бүтээж хаан чүрч чадахын уряд уудлага болон 5 төв дөргөөж 4 далай цалгуулан энэ түүх дэлхийн сонорт хүрсэн юм аа.